Эмэлт эко ажилтнуудын паркийн захиалгаар Эмэлт эко ажилтнуудын паркийн техник эдийн засгийн үндэслэл хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгох их ажлыг хот төлөвлөлт судалгааны институтэд боловсруулан танилцуулж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, алсын хараа 2050, Монгол улсын хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, салбарын хэмжээнд баримталж буй хөгжлийн бодлого, зорилт, Монгол улсын үйлдвэржилтийн хөгжлийн нэгдсэн төлөвлөлтийн талаар хийгдсэн судалгаа зэрэгт үндэслэж хүчин чадлыг тооцсон төлөвлөлөө. Малын гаралтай түүх эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгачсан хэсгээс гаргах, хувийн хвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэгдмэл болгох, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, аргалан, эмэлт орчимд одоо байгаа малын худалдаа, арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний задгаа үйлдвэрлэл худалдаа нь эрүүл ахуйн стандартыг хангахгүй байгаа. Ил задгаа орчны бохирдол үүсгэж байгаа зэргийг цогцоор нь авч үзэх, улсын хөгжлийн бодлогын зорилтыг хангах олон талын асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийн өрсөлдөх чадвар болон ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Эмэлт эко ажилтнуудын паркийн техник эдийн засгийн үндэслэл хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөг шинжилэн боловсрууллаа. Байршил Улаанбаатар хотын төвөөс 30 км-ийн зайд Био Сонгон шуван фабрикийн хойно хан үйлдвэргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрийн шар хөвийн хоол оршино. Одоогийн байдал. Эмэлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт $627.4 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо хийгдсэн байсан бөгөөд 2015 оноос хойш инженерийн шугам сүлжээний 11 ажлын зураг төслийг боловсруулахад 1.6 тэрбум төгрөг, паркийн хатуу хожилттой автозамын бүтээн байгуулалт 12.8 км-ийг 23 тэрбум төгрөг, паркийн газрын хил заагийн дагуу хашаалах ажлыг нийслэлийн төсвийн төсөл тусгасан бөгөөд нийт хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 4.1% биелэлттэй байна. Судалгааны талбайд 4-10 м гүнтэй 24 цооног өрөмжсөн ба инженер геологийн хувьд энгийнээс дунд зэргийн төвөгшөлттэй нөхцөлтэй талбайд хамаарна. Төлөвлөлтийн шийдэл. Төлөвлөж байгаа үйлдвэрийн цогцлбор паркийг олгогдсон газар нутаг, орчны томоохон суурьшил, одоогоо авто болон төмөр замын төлөвлөлтөд нягт уялдуулан үйл ажиллагааны онцлогоос хамааруулж үйлдвэрүүдийн зориулалт, инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, хүн байнгын ажиллаж амьдрах бүсийн хамтаар төлөвлөлтийн бүсийг холбогдох норм дүрмийн шаардлагад нийцүүлэн оновчтой гаргаж төлөвлөхийг зорьсон юм. Парк доторх үйлдвэрүүд, агуулгах, олон нийтийн барилгууд нь паркийн өнгө төрхийг тодорхойлох ба үйлдвэрийн бүсээс ногоон зурус бүхий хамгаалтын бүсийг авч орон сууц, олон нийтийн барилгаас тусад нь салгаж төлөвлөлөө. Цогцлбор дотор авто болон явган хөдөлгөөний давцалгүй байх, автомашингүй хөдөлгөөнийг дэмжсэн явган, дугуйн замтай тогтчлт бүхий ногоон зурус бүхий орон сууц, олон нийт, ажил хэрэг, бичил цэцэрлэгт хүрээлэнг бий болгох. Паркд ажиллаж амьдрах харилцагч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан захиргаа, олон нийтийн худалдаа үйлчилгээ, орон сууцны барилга, инженерийн дэд бүтцийн байгууламжийн хамтаар нийт 5600 гаруй ажлын байрыг шинээр бий болгох аж үйлдвэрийн цогц паркийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэлээ. Улаанбаатар хотын дагуулх хот болох Аргаланд Эмэлт хотын нийтийн тээврийн сүлжээтэй уялдуулан богдхон төмөр замыг түшиглэн төлөвлөсөн ба паркийн дотор 38.8 км урттай гудамж замын сүлжээ байх юм. Ажил хэрэг олон нийтийн бүс нь 10.9 га талбайд байрлах бөгөөд офис, лаборатори, сургалтын төв, үзэсгэлэн худалдаа, мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээ, гар урлал зэрэг багтана. Үйлдвэр агуулгын бүс нь нийт 17.3 га талбайд хүнсний агуулга, хөргүүртэй агуулга, гүн хөлдөх агуулга зэрэг байрлана. Орон сууцны хороолол нь 4.3 га талбайд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон 5 давхрын 600 өрхийн 2160 орчин суугч бүхий тохилог орон сууцны хороолол болон 120 хүүхдийн 2 цэцэрлэгтэй байхаар төлөвлөлөө. Мөн 38.6 га талбайд жилд 25,584 тонн мах боловсруулах, 98,437 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах, 2142 тонн ноолуур самнах, 2904 тонн ноос самнах, 7.5 сая арьс шир боловсруулах үйлдвэрүүд байх ба амьдрахад таатай орчныг бүрдүүлсэн эко парк болгох зорилгоор нийтийн эзэмшлийн 13.5 га талбайг ногоон байгууламж байхаар төлөвлөсөн юм. Инженерийн бэлтгэл арга хэмжээний хувьд төлөвлөлтийн талбайд 14.3 км үерийн хамгаалтын сувг болон автозамын дагуух борооны ус зайлуулах 11.1 км шугам, хяналтын 6 байршилд мониторингийн цооногийг төлөвлөсөн юм.
Дулаан хангамжийн төлөвлөлтөнд 88.6 гикалори цаг хүчин чадалтай дулааны станц, улс дулаан дамжуулах 7 төв, 4.2 км дулааны хос шугам, 3.5 км уурын шугам төлөвлөсөн юм. Унтны усны нийт хэрэглээ нь хоногт 512.2 м3, технологийн усны нийт хэрэглээ нь хоногт 3296.9 м3. Баруун их усрээс унд ахуй хүнсний үйлдвэрийн усаа татна. Үнсэгний хөндийн их усрээс технологийн усаа хангана. Цахилгааны нийт ачаал нь 45526 кВт. Нэгэн зэрэг ажиллах коэффициент 38698 кВт байх юм. Сонгон 210 110 10 кВт-ийн дэд станцаас шинээр төлөвлөж байгаа 110 35 10 кВт-ийн дэд станц руу 2.2 км 110 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам төлөвлөлөө. Төлөвлөлтийн бүсэд нийт 41.9 км кабелийн шугам төлөвлөж байна. Улаанбаатар хотын баруун захад 96 корын үндсэн сүлжээг татахаар төлөвлөлөө. Инженерийн дэд бүтцийн их усрын төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодтголыг 2 хөлбөрөөр тооцсон ба өмнө нь хийгдсэн ажлын зураг төсөлтөд уялдуулан ашигтай хөлбөрийг сонгосон болно. Хөрөнгө оруулалт. Эмээлт эко ажилтны паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 1.4 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд үүнээс нийт зардлын 20% буюу 264.1 тэрбум төгрөгийг улсын хөрөнгө оруулалтаар паркийн захиргааны барилга, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, зам тээврийн сүлжээ, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Нийт зардлын 64% буюу $870.6 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн барилга, агуулга, орон сууцны бүтээн байгуулалтыг хийх боломжтой. Үлдсэн 16% буюу $219.7 тэрбум төгрөгийг гадаадын хөнгөлөлтөө зээлээр инженерийн дэд бүтцийн их усүр болох цэвэрлэх байгууламж, дулааны станцын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр тооцсон. Төлөвлөлтийн талбайн 200 орчим га талбайд байгаль дээлтэй, өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл, хүнсний агуулга, хүлэмжийн аж ахуй, тохилог орон сууцны хороолол, хүүхдийн цэцэрлэг, офис, захиргааны барилга, сургалт эрдэм шинжилгээ, инновацийн төв, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж болон бусад нөөц талбай бүхий 5620 ажлын байрыг шинээр бий болгосон үлгэр жишээ аж үйлдвэрийн парк болон хөгжих юм. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх ажлыг танилцууллаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.